За, сайн байцгаана уу? 20 дахь хичээлээ орох гэж байна. Ингээд хичээлдээ идэвхтэй оролцож байгаа та бүхэндээ баярлалаа. За, өнөөдрийн хичээлээр багш нь логик бодлогууд гэсэн сэдвийг бэлтгэлээ. За, ном дэвтрээ бэлтгээд хичээлдээ анхаарлаа тавиарай. Логик гэдэг үг маань маш олон төрлөөр тайлбарладаг сэтгхүйн зам ёс, учир шалтгааны ухаан, танин мэдхүйн цэгцтэй үйл явц. Эдгээрээс математик логик чадвар гэдэг бол цэгцтэй зөв сэтгэх чадвар юм аа. За, багш нэгэн гайхалтай сургаал хүний хэлсэн үгийг ишлэл татсан байна. Та бүхэн өөрсдөө уншаад үзээрэй. За, эхний бодлого үгэй. Өндөр уулын орой дээр азарган дахиа өндгөлжээ. Өндөг нь хаашаа өнхрөх вэ? Энэ бодлогыг бодохдоо эхлээд азарган дахиа өндгөлдөг юм болов уу гэдэг асуултанд хариулаад бодолтой игээрэй. Дараа нь 2 аав, 2 хүү, 3 өндгийг хэрхэн яаж хувааж бүтнээр нь идэх вэ? Энэ бодлогыг бодохдоо 2 аав, 2 хүү гэж хэн бэ? Энэ маань өвөө, аав, хүү 3 байх юм шүү дээ. 6 лаа асаж байв. 2 лааг нь үлээж унтраавал хэсэг хугацааны дараа хэдэн лаа үлдэх вэ? 2 лааг нь унтраасан тул гэж цааш нь өөрсдөө сэтгэгээрэй. За, 4-р бодлогыг тайлбарлая. Хашааны орой дээр 4 болжмор сууж байв. 2 хүү 2 болжморыг чавхаар харав. Хашааны орой дээр хэдэн болжмор сууж үлдэх вэ? Болжмор үлдэх болов? Сайн бодоорой. 5-р бодлого. Хүү худгаас 5 литр ус зөөж авчрахад 10 минут зарцуулдаг. Хэрв 10 литр ус авчирвал хэдэн минут зарцуулах вэ? 5 литр ус ямар хэмжээтэй? 10 литр ус ямар хэмжээтэй вэ? Сайтар бодоод хариулаарай. За, одоо бүгдээрээ дараагийн бодлогодоо орцгоё. Сагсанд 5 алим байв. Сагсанд нь 1 алим үлдээж 5 хүүхдэд тус бүр 1 алим өгсөн бол хэрхэн хувааж өгөх вэ? За, бодохдоо хүүхдүүдээ сагсанд нь үлдээн гэхээр яах бол? Ингэж бодоод бодлогоо тайлбарлаарай. За, бодлого номер 2. Хүү сургууль руугаа 50 минут явдаг бол гэрээс сургууль хүртэл 50 минут. Сургуулиас гэр хүртэл хэдэн минут явах вэ? За, тооцоолоорой. Одоо 3-р бодлогыг тайлбарлая. 2 хос морь 15 км явжээ. Морь тус бүр хэдэн километр явах вэ? Хоёулаа 15 км явсан. Нэг морь нь хэдэн километр явсан юм бол? 4-р бодлогыг тайлбарлая. Дахиад нэг хөл дээрээ зогсвол 1 кг 500 г жинтэй. Хэрв 2 хөл дээрээ зогсвол хэдэн килограмм жинтэй болох вэ? За, бодлогоо дахиад уншаад тайлбараа хэлээрэй. 5-р бодлого, 6-р бодлогыг бие дааж бодоорой. Дараагийн бодлогыг багш нь тайлбарлая. Утсыг 3 удаа хаачилбал хэдэн хэсэг болох вэ?
Хайчилж үзээд дүгнэлт гаргаарай. Утсыг 3 удаа хайчлахад тэдэн хэсэг болсон. За үүнтэй адилхан дүнз модыг 4 удаа хөрөөдөжээ. Хэдэн хэсэг болох вэ? 10 дугаар бодлогыг бие дааж бодоорой. Бодлого 11. Чи өөрийгөө автобусны жолооч гэж бод. Автобусанд 18 эрэгтэй, 12 эмэгтэй хүн сууж явв. 2 хүн бууж, 3 хүн нэмж сув. Тэгвэл автобусны жолооч хэдэн настай вэ? Бодлогын асуултаа сайтар уншаарай. За эрэгтэй 18, эмэгтэй 12. Буусан 2 хүн, суусан 3 хүн. Жолооч хэдэн настай вэ? Дүгнэлт гаргаарай. Яагаад вэ? Дараагийн бодлогыг багш нь өгье. 1 кг-наас 1 кг ширэн байв. Аль нь хүнд байх вэ? 4 кг хүн, 4 кг зис төмөр байв. Аль нь хөнгөн бэ? Бие дааж бодоод бодолтоо багш руугаа илгээгээрэй. Багш нь та нарыг чадна байхаа гэж бодож байна. Одоо дараагийн бодлогыг танилцуулъя. Шөнийн 12 цагт бороо оржээ. 48 цагийн дараа нартай байх уу? 24 цаг нь 1 хоног гэж тооцоолоорой хүүхдүүдээ. Чамд 4 туулай дахиад 2 туулай өгвөл хэдэн туулайтай болох вэ гэтэл хүү 7 гэж хариулжээ. Хүү яагаад ингэж хариулсан бэ? За магадгүй хүүд өөрт нь 1 туулай байсан байх нэ. 3, 4, 5 дугаар бодлогыг бие дааж бодоорой хүүхдүүдээ. Одоо би та бүхэнд өөрийнхөө хамгийн анх бодож сурсан нэгэн бодлогыг танилцуулах гэж байна. Нэг аянчин аялж аваад нэгэн хотод очижээ. Тэр 9 мөнгөн гинжтэй. Буудалд хонох гэтэл өдөр бүр 1 мөнгөн цагираг өгч тооцоо хийхээр тохирчээ. Аянчин хамгийн багадаа гинжээ хэд хуваавал тооцоогоо хийж чадах вэ? Хэрвээ өдөр бүр 1 цагираг өгч чадахгүй бол эзэн гинжийг нь авч хөөж явуулахаар тохирчээ. Бүгдээрээ аянчин туслаарай. За 9 мөнгөн гинж харагдаж байна. За багш нь ингээд хуваачлаа. 1 дэх өдөр 1 мөнгөн гинж. 2 дахь өдөр 2, 3 дахь өдөр 3 цааш нь чадахгүй юм тийм ээ. За бас дараагийн хуваалтыг хийсэн байна. За энэ эхлээд 1 дэх өдөр 1 мөнгөн гинж хийлээ. 2 дахь өдөр дахиад нэгийг нэмлээ. За 3 дахь өдөр нь энэ хоёрыгаа буцааж аваад 3 дахь хийлээ. Гэх мэт цааш нь үргэлжлүүлэн бодоорой хүүхдүүдээ. За бодолтой багш руугаа явуулаарай. Ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Маргааш уулзлаа. Баяртай.